Цагдаагийн байгууллагаас уусан бол бүүжүүлээд шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Өндөр оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар бол эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон байна. Бас өмнө нь хэлсэн юм. Сохтуу тэрвэрлэж жолооч болохгүй гэдгийг мэдж байгаа зү. Бид одоо хуулийн дагуу ингээл ахмаа хариуцлагыг явна шүү дээ. Иргэд архитектурын гундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолооны ард сууж гудамж цом хөдөлгөөнд оролцох зуршлыг гаргасаар байна. Иргэдийнхээ аюулгүй амар тайван зохицуулахын тулд цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж цомд хяналтчлагтыг зохион байгуулаад ажиллаж байна. Иргэдийн гарч байгаа зөрчилдөөр архитектурын гундааны зүйл хэрэгэлсэн үедээ гэр ойрхон би жоохон уусын хэдэн цагийн өмнө шингэсэн байх гэсэн өрөөсгөл ойлголтоор жолооны ард сууж байгаа нь бусдын амьс эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болчихгүй иргэд та бүхэн анхаараарай. Гудамж цомын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд та бүхэн архитектурын гундааны зүйл хэрэгэлсэн бол жолооны ард суухгүй байх. Мөн уг үйлдэлийг таны цуг явж байгаа хин нэгэн чинь гаргаж байгаа бол талсан зогсоох. Мөн согтууруулах гундааны зүйл хэрэгэлсэн үедээ зам хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэлийг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаар төвчөнд шуурхай мэдэгдэхийг иргэд та бүхэн зөвлөмөр байна.